За манайх нөгөө сумын төв дээр байдаг болохоор ойр таньдаг айлууд ч юм ойр хавийн айлууд ихс орж сонирхдаг. Тэгээд тэр хүмүүстээ ингэ зөвлөгөө өгсөн. Тэгээд зарим нэг нь авсан тийм туршлагууд бас байна гэж ярих гэж юм. Тийм яриад байгаа. За сайн байцгаана уу? Намайг Даваанам гэдэг. Одоо хуваарай бизнес эрхэлдэг юм байна. За энэ хаалгаврыг сонгохын тулд би хэд хэдэн хаалгаврыг ингэж явж үзсэн, өөрөө асууж сураглаж үзсэн. Тэгээд мэдээж Facebook-ээс Phoenix гэдэг хаалгаврыг сонгосон. Тэгээд сонгох шалтгаан маань өөрийн загвар дизайн болон авсаархан нэмхэн байдал надад маш их таалагдсан. За манай бааш нийтдээ 60 м2 байшин. Яг өөрийн амьдрах орчин болохоор 48 м2. 48 м2-тай болохоор бид том жижиг нийлсэн 4 хаалгаврыг. Тэгээд ариун цэвэр өрөөндөө нэг хаалгавар, техникийн өрөөндөө нэг жижиг хаалгавар тавьсан. Тэгэхэд яг хангалттай бүгдээрээ сайхан тавтахтай амьдарч байгаа. Яг нэг жил болж байна. Тэгээд өнгөрсөн өвлийг яг нодлонгийн өдөөд ингэ тавьж ирсэн. Тэгээд өнгөрсөн өвлийн тэр хүйтнийг сайхан тавтахтай сайхан тавсан. Энэ хаалгаврыг дангаар нь бол тогийн мэдэх боломж бол жоохон байхгүй. Тэгээд бүх нийтийн хэрэглээрээ ингэж тооцож үзэхэд нөгөө оргил сарууд бол 11, 12, 1, 2 саруудад мэдээж жоохон харьцан өндөр гарсан. Тэгээд бусад саруудаар бол энэ ч өөрө температураа мэдээд ингээд асч унтардаг болохоор 4, 5 сар ч юм уу 9, 10 сард бол харьцангуй бага гардаг. Маш бага гардаг. За өмнө нь нөгөө олон жилд болох фишинг тавиад ханан фишингээр халаадаг байхад бол ханан фишинг чи өөрөө ингээд авсаархан жижиг юм байлаа ч гэсэн нөгөө бага насны хүүхдэд аюултай ойртод аюултай учраас өөрөөсөө гадна ингээд аюул том орон зайг эзэлж байдаг фишинг бол өөрөө. Тэгэхээр тэр байхгүй болсноор манай байшингийн ашигтай талбай маш их ихсэн гэсэн үг байхгүй. Тэгээд бага насны хүүхдүүд ч юм уу, нялх хүүхдүүд ингээд мөлхдөг ч юм уу, хөлд орж байгаа хүүхдүүд ч юм уу гэхэд аюулгүй орчин манай байшинд маш их ихсэн гэсэн үг ээ. Хаалгавруудыг ингэж цахилгаан хаалгавруудыг ингэж хүмүүс нийтлэн ингэж боддог, агаар хураашуулдаг гэж зарим хажуудаа төмбөлөө ус мус тавьсан ч ингэ бай. Зарим жигтэй альчуур ингэ тавьсан. Энд бол ямар ч тэгэх шаардлага байхгүй. Бүтэн жил хэрэглэлээ нэг удаа агаар хураашлаа гэж би ингэж тийм болоогүй. Тэгэхээр агаар хураашл энд бол байхгүй л гэж би хэлэхээр. Бас нэгэн давуу тал бол утсаараа удирддаг. Яг лагер руугаа явлаа гэх үедээ бол би температураа өсгөөд цагаас цаг 30 минутын дараа хүрээд ирэхэд яг л 24 цаг эзэнтэй байсан юм шиг өөдөөс яг дулаахан гэр маань ингэж угтдаг. Энэ бол хүнд маш их тааламжтай байдлыг өгдөг. За яг зөв туршлагаасаа одоо нэрнгээс яг туршлагаасаа хаваалцахын тулд хамгийн нэгдүгээр пар болгоныхаа хажууд арзаадгийг шийдэх хэрэгтэй. Тэр маш том ажиллагаа болно шүү. Нэмж монтаж хийх болдог. Хоёрдугаарт нь гэх юм бол хаалгавар цонхондор байхдаа маш ашигтай ажиллаж чаддаг. За гуравдугаарт нь баашингийнхаа дотоод загвар болох интерьертэй тохируулж хаалгавраа сонгон аваарай. Маш олон төрлийн загвар хэмжээтэй хаалгавар байна лээ. Тэгэхээр миний хувьд эдгээр зөвлөмжүүдийг та бүхэнд хүргэж байна.